Гануу ёсны саруулах мөргөндөө мөрдөж зарцсан эрхэм хүндэтэй хадагтай ноёдоо сайн байцгааны энэ хорон зүгдэрсэн эрхэмсэг Ахмад гिचтэй та бүхэндээ энэ хүлшин цогтой халуун мэндийг өргөн дэлгэрүүлье. Өдөрсөсөн баяртай орчдгийн гоёдрод болон өдрийг шагнуулсан Тэнгэрийн мөнгөн заалтснаас бодрын чимэгтэй сүд ногоомодноос баярын жавхаа дүүргэн шинжил шиноны мэндийг хүргэе. Баяртай та бүхнийхээ энэ сайхан халуун гадаалтын дор энэхүү Ахмад гिचтийн шинжилийг нээж өгөх хэлнүү хэмээн бэлтгэл хорондоо Ахмадын хорооны дарга ноён Батэрдэн таныг хүндэтгэн огтож байна. За сайн таныг өдөртсөн гिचтэй та бүхэнд ч 2025 оны ал халуун мэндийг өгүүлье. Бид манай хамтын ороо 2024 онд маш ариун уулзтай таавал мэдж байгаа юм бас. Лооч одоо бас ажлаа таавалд төлөөлөе юм. 165 ахмад гिच байгаа юм. Хот хөрөөр нийлээд ажиллаж байгаа. Тэгээд энэ ахмад гिचтэй 126 ахмад гिचд одоо сэтгэлийн өдгөө өгөөд бид бүхний одоо цааш дараа чи ахмад гिचтэд бас ингээд аваа явуулчихаар бид бүхэн амралтын байр ашиглалтанд оруулсан байгаа. Ингээд 13 сая одоо 800 мөнгөөр одоо 6 ястайтай том байшин болсон байгаа. Ингээд энэ жил 25 ахмад гिचийн гэр бүлийнхээ хамт ингээд амарсан та бүхэн бүгдээ мэдчихэж байгаа. За тэгээд бас одоо яг энэ зэкэл дэлгэцээ бас үзэж байгаа хотод амьдарч байгаа энэ ахмад гिचтэй бас ингээд ирж 2025 оны гал халуун мэндийг өргөн дэвшилээ. Бүгдээрээ эрүүл их байгаараа улсуудаа насаараа гэсэн юм байна. За дараагийн том ажил болохоор мөн одоо бид бүхний бас ажил үйл ажиллагаа юу одоо хууч яриагаа өөр хуучнаа дуусгах бас ингээд бас ингээд байр гаргаж ирсэн байгаа. Тэр байрыг бид бүхэн бас ингээд өөрсдөө ингээд хөрөнгө оруулалтаар товчуудад ингээд дууссан байгаа. Одоо өнгөрсөн одоо ашиглалтанд орсноос хойш 7 хоног болгоны хагас өдөр одоо бид бүхэн нэгээс 2 цагийн хэмжээтэй анги дээр зүглээд одоо ажил үйлдэл ярилцаад ингээд явж байгаа. За хамгийн сүүлийн том ажил болохоор одоо Ахмадын орооноос одоо бид бүхний хорвоод ирээд буцах замтаа тийм. Гэхдээ бас энэ амьдарч хугацаанд хүн болгонд өөрийн гэсэн мөрөө үлдээдэг. Бид бүхний бахархын систем бол хөлийн зэрэг. Бид бүхний хөлийн зэрэг гэдэг айлын тооноос хоолыг идээд, хувцсыг өмсөд, өдий зэрэгтэй хинийхээ ач үеийн одоо буян гişиг заяаг нь идээд амьдарч байгаа ахмад хэлчихэд. Ийч утгаараа бид бүхний одоо мөр дараа чи хилчин замд хилчин ахмадууд нэгдэх ёстой үүднээс нь одоо энийний санаачлаар Ахмадын орооныхоо түүхийн дэвтэр гэдгийг одоо 3 хэсэг юм гаргацсан ингээд. Ер нь бол одоо өнөөдрийн байдлаар 17 8 ахмад хэлчин материалаа өгөөд гаргуулсан байгаа. 165 зугаа ахмад байгаа. Өмнө нэг 10 хүрэхгүй өрөнд одоо 5 хүрэхгүй өрөнд одоо ямарч хэлсэн байгаа гэдэг бас эндээ та бүхний идэвхтэй оролцоороо шилмээр байгаа. Нийт ингээд энэ оны хамгийн одоо 3 том ажлыг товчийг хэлээ ингээд таатай байна. Ингээд та бүхэндээ энэ иржүү шинэ 2025 онд ирүүл их байгаараа тэгээд өөртөө цаг гаргаараа ер нь бол тэгээд өөртөө цаг гаргахгүй хүүхд акцент гэдэг юм бол тэгээд өөрөө нэг өдөр хамт олонгүй болон нэг өдөр янз бүрийн байдлаар өвчин зовлон болон тийм учраас бас нэг яг иймхүү юм болсон үед өөртөө цаг гаргаад хамт олонтойгоо ирээд хуучнаа дурсаа, залуу насаа дурсаад амьдрал авах тий ажил юугаа дурсаад ингээд отны өдөр нь одоо сайхан энерги авдаг шүү. Тэгээд одоо бас хастангуй манай хамтлагчид одоо бас амар идэвхтэй оролцдог болсон гэж би бодож байгаа. Тэгээд бүгдээрээ эрэхтэрээр ингээд тусаж дэмжиж байгаа та бүхэнд маш баярлалаа. Тэгээд энэ цэнгүүний арга хэмжээ нэсний мэдээ. За тэгээд бүгдээрээ үргэлжлэн хараад ингээд одоо энэ нэртийн зүйл бүгд огсож байгаа нэг татнаа одоо даргынсан татнаа тэгээд За баярлалаа. Алжирдыг шилдэж шүү. Адгаа тусаад аваараа. Амжилт бүтээлийг дидгдээ шүү. Сэтгэлээ дэвсээд аваараа гэж хамгийн анхныхаа хүндээг ийхүү ёстой төвлөрөөр хүндэтгэлтэйгээр баяр хөөрөөр дүүрэн өргөж байгаа бүгдээрээ шинэ мэдээ баяр хүргэе.
нас нэгж ухаанд илсэн цас бүгд өвд нэмсэн нарс өргөж хайр амтарсан шинэ жилийн баяр мэндийг хүргэе. Баяр мэндийг хүргэе. За баярлалаа. Ингээд та бүгдээ за бүгдээ шинэ үеийн мэд хүргээх гэсэн хаалт болчихъя. Нэг нэгэндээ хайр түгэй. Нэг нэгэндээ алдар түгэй.